Оройтой хоолойд давтаа марлаа. Зохиолыг бичиж дуу оруулсан Цодхүү. Үхээр 2 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Дугаараа танаа дахиухан дээс байгаа юу? Яах юм хүүхэ? Та 2 хүүгээр охиноо сайн гэгчин дээсээр орох хэрэг байна. Модон авдар ирэхээр өөд болоочиг хөрсөнд нь нутгал болно. Өвгөн ч байгаа гэж сулхан хэлээд нуруугаа барин өндөөсөөр сулхан алхасаар гарлаа. Дугрыг гарсан хойно эмгэнэн. Сэрвэ заримтан миний хүү. Ах минь үхээгүй юм шүү. Унаад ийм болчихсон юм шүү. Дахиад үднийг үзэлтэй. Игч минь та бүхэн ч мэдэж байгаа. Аймаг хошуудад үхсэн хүмүүс босож ирж байгаа мэдээ амнаас ам дамжиж сонсогдох болсныг. Даны охин ч тэдний нэг болсон. Одоо манай хошуунд танаа охиноор тогтохгүй. Цэвэн цаг ирчихэд байгаа учраас та сэтгэлээ бариарай. Энэхүү сэрв үгээ хэлж дуусаагүй байтал өвгөн гаднаас орж ирэв. Хөөхтүүд нь босоход өвгөн "Хэрэггүй. Би өөрөө" гэсээр газар хэвтэх охин луга газгнан очсоор сураа ирчлэн боож эхэллээ. Бүсгүй хач муухай орлонгоо Өвгөн чи над руу аартаад үзээрэй. гэсээр амнаас олиггүй муухай харалыг урсхан байлаа. Дугар хөгшин ажиллаа дуусах бололтой бор зайлсан хөлсөө хэдэнтэй арчаад сэрвлүү асуусан байдалтай харав. "Бүлтэрэ, баава. Да хоёр ихчигээ номоо гэртэл баг гэртээ оруулж бай. Хөгшөө ах минь да харин үд хүртэл төрдөө амартаа." Хоёр залууч ёсоор болгон хоёр талаас нь өргөтөл өнөө ойрлоод байсан их чинь чимээ аниргүй болсон байх ба. Яг л үгсэн мэт ямар ч хөдөлгөөнгүй болжээ. Ихэд гайхас хийснэ. "Сэрвэ хаа ямар ч хөдөлгөөнгүй болчихлоо." Алуу. Яран очин үзүүл нэрэл хөдөлгөөнгүй болжээ. Юуны магаад нэг ёсны зал байж мэднэ. Баг гартаа оруулж тавиад чимээ жагнаарай. Алтан ширгалнаар толгоон дээгүүр залран үд олжээ. Гадаах нохо хутсаар чимээ өгөхөд гадаа халуунда баг гэрээ сүудэр бараад нь нойрондоо толгоо дохиохоо хоёр залуу сэргэн харуул ном ахна үхэр тэрэг хөтөлсөөр гэртээ ирж байлаа. Хажууд нь өвгжөөр нэгэн морьтой явах нь дархан пэрнлээгවා гэдэг нь ойлгомжтой. Тэд явсаар гэрээ үдэнд ирэхэд сэрв досон авчээ. "За, пэрнлээгවා та минь амархан морлож байна уу?" "Мэндэ, амар мэндөө. Мэндэ өвгөн ах минь. Үүрээр дархан хүнээр авдар сав хийлгэж 5 духыг тань алдагдуулсан бол өршөөгөөрэй намайг." "Зүгээр дээ хүүхэ. Намаас юу болсныг нь сонссон. Гүй их л досгүй зүйл олж дээ." "Дэмэ ах минь. Их л досгүй зүйл болж байна. Ах нь өөр юу хийж нэмэр оруулах уу? Баг ч гэсэн хамаагүй та эдгтээ тослоё да." "Зүгээр дээ ах минь. Харин та ийм авдарнаас нэлээ хэдэг хийх хэрэг гархан дээ. Хэдүү хүүхэ?" Эхлээд 10-ыг. Дараа нь хүн өөд болох болгонд. "Юу гэнэ? Юу л алууд байгаа юм дээ сэрв минь." Нарийн банзар хийсэн хайрцаг сав биш. Бүдүүн банзар хийсэн авдар яагаад хийгээрэй гэснийг да удахгүй үзнэ. Хэмээн хэлээд уушхай дүртэл амьсгаа аваа. "Бүлтгэрээ, баава. Эгчиг энэ авдарт хийчих." Хэмээн чанга шигэлв. Хоёр залууч баг гэрээс эсхийг дамжлан зөөхөд ногоорч илж ирсэн хөдөлгөөнгүй болсон царайтай пэрнлээгවා нүүр тулж тэсэлгүй огүйлнэ. Хажууд нь байсан сэрв ийм зүйл болчиход байгаа юм да ах минь.
Сэрэв минь гэж энэ хүүрийг авдарт хийж яах гээд байгаа юм бэ? Химэн уулга алтхата. Өвгөө ах минь та тавшир та. Таны үл мэдэх хэрэг юм. Гисээр өөрийгөөс дууран гэрт байх хүмүүсийг гарахыг хэлээд хөсгийн урд гарan алхлаа. Гурван залуу газар сэнд чинь хурцтана. Заримтан болон гурван хөгшин тэднийг чимээгүй ажиглахаас өөрөг эсэх юм. Залуус ч толгойг давах нүх ухахад сэрэв. За одоо болно. Эгчиг угсан нүхэндээ хийгээд эргээд бол та химээ. Имгэн ч энэ үгийг сонсоод мэгшин уйлна. Аргачгүй биз. Охин үрээ 2 удаа оршуулах ихийн сэтгэл ямар байх нь тодорхой. Хүн давдрыг доош нь удаан булгаад буцсан шороо затсан залуус болж эхлэв. Тэднийг инхүү зогсож байхад алсаас нэг морьтой хүү давхиж ирээд. Сэрэв заримтаа таныг хэдэн хүмүүс хайгаад хойдуулын ингэрт хүлээж байна. Ямар улсууд байна? Хажуу хошуудаас ирсэн ус гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ихэд л яаралтай байсан. Юу улсууд юм бол тоо? За, та бүхэн минь үйл хэрэгээ дуусгаад гэртээ очиод намайг хүлээж байгаарай. Гисээр хүүгийн моринд сундлан явлаа. Уулын ингэрт ламбуу нэлсэн 5 хүн байгаагаад газар завлан суун ямар нэгэн зүйлийг хэлэлцэн. Тэр дунд хижээл насны нэгэн лам бусдыгаа толгоолж буй бололтой нэгээр нь санал солилцуулна. Алсаас сэрэв хүүгийн хамтар давхан ирээд өөрийн сургалсан гişтийн өмнө мориноос буугаад. Миний дөө яваад дугуур өвөөгийнхөө гадаа байгаа ахыхаа бор морийг дөхүүлээд ирээрээ химэн захаад иргэн харна. Амар минь дөө та бүхэн аян замдаа сайн явж байна уу? Мэндэ амархан сайн байна уу? Сэрэв тэдний дунд завлан суугаад хөөргөө дайлангаасаа гарган өнөө хижээл насны ламда барина. За, та сайхан зосож байна уу? Холын гिचэд ямар хэрэгээр намайг сорглоо. Сайхан зосож байна уу? Химээгээд хөөргийн үнэрлэн түнд бариад. Бид дана хажуу хошууны чадaltaй гэгдэх лам бөөнөр яваа юм. Та их оронд минь юу болоод байгааг ирэх биш дуусан байлгүй дээ. Тэр хэрэгээр л таныг зарж ирлээ. Тэмээ, дуулах нь битгий хэлээ. Сая нэгтээ нь учирчгаад ирлээ. Дарж чадвуу? Үгүй л болов. Сайн гэгч нь эсгэнд боогоод онсон амтранд хийгээд газар болчихад ирлээ. Та бүхэн дараа арга чарга байгаа юм биш үсттэй. Арга чарга бидэнд үгүй ч харин жаал ажигласан хорсноо дөнгөж сая хөөрөөд сууж байлаа. Эдгээр хөгсдөнд шүний харанхууд ам орж үүрэнгээгнэр анарлаж хөөр болдгийг нэгэн дуугаар хөлөөн зөвшөөрлөө. Сэрэв энэ үгийг сонсоод өглөө хөдөлгөөнгүй болдго нь ийм учиртай байж л дээ. Хэмээн дотроо бодоод чадaltaй мэрэгд мөхс надтай санал солилцох гэж ирээгүй байлтай. Хэрэг зараг юусан бол. Тэмээ бид богд гэгэний зорилгоор хэвлэлтэн явуулсан. Эл хэргийг дарахаар Монгол орны үнцэг болон бүрээс чадaltaй гэх хүмүүсийг хүрээнд дэрхийг уриалсан. Бид тэдний төрөөч нэлээ. Энэ хошуунд чадалтайгаараа нэрд гарсан зайран байдаг хэмээн дуулаад таныг зорж хүрээний зүг авч явахаар ирлээ. Ийм очиртай яваа хүмүүс. Хэзээ явах вэ? Яг одоо байвал сайн байна. Гэхэд зайран бодол болон үгээ хураан суучихав. Хэсэг анаргүй байснаа сая нэг аваа гаргана. Миний бие ил хэрэгтэй уучраад удаага байгаа тул хошууны ардтаа захиж үлдэх үйл байна. Мөн холын замд гарахад хараахан бэлэн бос байгаа учраас маргааш морь цагт хөдлөх хүсэлтэй байна. Та бүхэн минь ч холын замд алж байгаа байлгүй дээ хэмэв. Ламч босод руугаа нүдээ гүлгэн харваас зөвшөөрч байгаа гэлтгэн толгойд өгнө. За тэгээд эрхэмдөө минь. Гисээр олныг ярилцалгүй Сэрвийн гэрийн зүг бүгд хөдлөв. 20 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг төгсөв.
Зохиолыг бичиж дуу оруулсан Цодхүү. Хэрв та манай сувгийн идэвхтэй үйл ажиллагаа дэмжихийг хүсвэл доорх дансанд сэтгэлийнхаа хандвыг илгээгээрэй. Мөн манай сувг танд таалагдж байгуул лайк, саб дарахаа битгий мартаарай.